Хүн төрлөختний түүх бол агуу хүмүүсийн түүх юм. Алдартнуудын намтар болон үзүүлж байна. Luciano Pavarotti, Италийн алдарт дүүрийн дуучин. Алдартнуудын намтар болон энэ удаад Италийн далхачны гэр бүлээс дэлхийн бүх цаг үеийн хамгийн нэр хүндтэй тенор дуучин болтлоо хөлмөрлсөн Luciano Pavarotti-гийн гайхамшигт намтрыг хүргэх гэж байна. Яг өнөөгийн монголчууд авьяас гэдгийг дуулах, алдарших гэдгийг дуучин болох гэж ойлгож, дуу хуурын элдв янзын уралдаан тэмцээн байнга зохиогдож, баг балчируудаас настан буурал хүртлээ нэгэн тайзан дээр өрсөлдөж байгаа. Тэгвэл жинхэнэ дуучин гэж хэнийг хэлдэг? Дууг яаж хүний зүрхэнд хүргэдэг? Дэлхийн тайз юу хийж үтээсэн дуучинд үүдээ нээдгийг танин мэдүүлэх зорилгоор алдартнуудын намтар болондоо нэгэн агуу дуучны замналыг сонгон орууллаа. Luciano Pavarotti. Энэ нэрийг мэдэхгүй хүн энэ цэнхэрхэн дэлхийд цөөхөн билээ. Тэрээр элит хөгжим гэж юу юм бэ? Элит хүмүүс гэж хэн юм бэ? Намайг уучлаарай. Гэхдээ дуу хөгжим хүн бүрт зориулагдах ёстой хэмээн хэлсэн. Энэхүү агуу дуучин сонгодох хөгжмийн хатуу хөшгийг бүхэн төрлөختөнд өөрийн бүтээлүүдээр дамжуулан хайр найргүй нээж, хүн бүрийг дүүрт дуртай болгоход нэгэн насаа зориулж, дүүрийг орчин үеийн поп урсгалтай уялдуулж, алдартнууд хамтран дуулдаг шин төрлийг бий болгож, дуулсан дүүрийн дууг нь 165 удаа дахиулснараа дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд нэрээ мөнхөлж, Германд тоглосон тоглолтын дараа мянган үзэгч бүтэн 1 цаг 7 минут алга дашуулсан амжилттай сарын ганц дуучин билээ. Түүний аав Luciano жирийн далхачин байсан ч бас л гайхалтай тенор хоолойтой маш сайхан дуулдаг хүн байлаа. Алдарт дуучин маань эцгийнхээ тухай "Миний аав надаас сайн хүчтэй хоолойтой хүн байсан. Гэвч сайн хоолойтой байх, хоолоогоо сайн ашиглах хоёрын хооронд ялгаа их байдаг. Намайг хоолоогоо сайн ашигладагт аав минь атаархдаг байсан" хэмээн Larry King-тэй хийсэн ярилцлагаараа дурссан байдаг. Ингээд Luciano Pavarotti-гийн намтрыг сөгцгөөе. Тэрээр 1935 оны 10 дугаар сарын 12-нд Италийн Модена хотод далхвэрэгч жирийн ажилчны гэр бүлд мэндэлжээ. Тэрээр багада гөрвөл мэлхий барьж тоглох дуртай, бас дуулах маш дуртай хүүхэд байлаа. Luciano Pavarotti 2004 онд Larry King-ийн ярилцлаганд орж байхдаа 4 нас орчимтой байхын нэг өдөр би ширээн дээр үсэрч гараад "Миний аав тенор, харин би бяцхан тенор.
Одоо би та бүхэнд дуулж үзүүлнэ гэж билээ хэмээн дурсаад дуулах зам анх ирсэн 4 настай үеийнхээ дууг дуулсан. Begin to sing La Donna Mobile pop 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 Peterborough. Алдар дуучин маань ийхүү маш багаасаа дуулах аюулаас нь тодорч үнэхэрийн сайн хоолойтой болох нь хүмүүст мэдэгдэж байсан юм. Түүний далхчин аав зав чөлөөгөөрөө найрал дуунд дуулж тухайн үеийнхээ хамгийн алдартай Карузо, Жили, Мартинелли нарын пензийг ихэд сонсдог байсан нь бяцхан Лучианагийн зүрх сэтгэлийг хөглөж дальж өгөр ургуулж байлаа. Ер нь хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь гэр бүлийн орчин, эцэг эхийн нөлөө, тэдний хийж байгаа үйлдэлтэй шууд холбоотой. Ажилч хичээнгүй даруухан гэр бүл өдөржин далах барьдагч, урлагт үнэнхүү хайртай, авьяастай байсан нь ирээдүйн дэлхийн давцан дуулах хүүдээ маш том гэрийн хүмүүжил олгосон нь гарцаагүй. Бяцхан Лучиано өрөөгөө дотроос нь төгжээд хөршүүдийнхээ инээлтгийгч тоолгүй гоо өсгүн зүрх хөврөх дуртай хэмээн байдаг чадлаараа уянгалуулан дуулдаг байлаа. Түүний төрлөх модерн хотод тухайн үеийнхээ хамгийн алдартай дуучин Жилиг ирэхэд Лучиано түүнд ойртон очиод хөшгөний араас нь би ч гэсэн дуучин болмоор байна хэмээн чангаар хашгирч байсан гэдэг. Ийхүү түүнийг урлагийн сэхүүсэн тэнгэр бүр баг байхаас нь оролдож ээрч эхэлсэн буй за. Тэрээр хүүхэд байхын л альва асуудлыг олон талаас нь тунгаан боддог, эмх зэгцтэй басгүй эрсдэлтэй алхам хийх дуртай байлаа. (1961 он ирэхэд 26 настай 90 цент төрсэн Лучиано маань Риджо Эмилиа хэмээх тухайн цагийнхаа урлагийн алдартай наадам төрүүлснээр тайзны замнал нь эхэлсэн гэдэг. Улмаар яг тэр жилийнхээ 4-р сарын 29-нд тус хотын театрт Пучинигийн Богима дүүрийн Рудольфын яригаар сонгодог урлагийн тайзан дээр гарлаа. Лучиано Паваротти бол хар залуугаараа алдаршиж хэний ч хүрээгүй амжилтанд хурдан хүрч чадсан төрөлхийн дуулах авьяастай Тианер хоолойны гайхамшигтай өнгөтэй дуучин байсан юм. Урал даанд төрүүлж сонгодог урлагийн тайзан дээр хөл тавьсныхаа ердөөл дараа жил нь Хилийн Чиндийн Белградд тоглолт хийж Миланы алдарт Ла Скала театрт шууд дагалдан дуучнаар орсон байдаг. Тэрээр хурдан өсөн дэвжин зэрэгцээ, үүрэг хариуцлага маш сайн ухамсарладаг, өндөр сахилга баттай, хоолойны бэлтгэлийг өөбгүй хийдэг, өөртөө хатуу шаардлага тавьдаг онцлогтой. Лучиано дууны томоохон тэмцээн төрүүлэхийнхээ бүр өмнө 18 настай байхдаа төгөлдөр хууртаа дуулж хэдийнэ $1-2 тоглолтын тасалбартай болсон байв. Харин 1961 оны 4-р сарын 29-нд анх оркестрт өөрийн дебютийг тоглосон бөгөөд ингэж дунд сургуулийн багш Паваротти мэргэжлийн тенор болж хувирсан юм хэмээн ярьсан байдаг. Тэрээр Миланы алдарт театрт дагалдан дуучин хийж байгаад нэг их удалгүй гоцлол дуучин болж маш хурдан хугацаанд олон түмэн үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа. Юу таныг алдартай болгосон бэ хэмээх асуултанд тэрээр алдар нэр би одоо ч түнд хүрсэн эсгээ мэдэхгүй байна. Харин Лондон хотын Covent Garden-д болсон тоглолтоос хойш дэлхийн намайг мэддэг болсон. Тэр үеийн маргаашаас л дэлхийд шинэ од төрлөө хэмээн бичиж эхэлсэн гэжээ. Паваротти 1980 онд дүүрийн урлагийг сурталчлах том санаа сэдсэн нь энэхүү тоглолт байлаа. Улмаар 1981 онд Лондонд болсон уг тоглолтод Лучиано Паваротти битүү тайзан дээр дуулж харин 10,000 үзэгчд нь борон дунд шөхөр барин зогсгоосон юм. Тэдний дунд Английн хүн тайж Чарльз,
гүнж Диана нарч байсан юм. Энэ үеэс хойш Лучано Паваротти дэлхийн нийтийн анхаарлын төвд орж шашин шүтлэг, гарал угсаа, яс үндэс үл харгалзан сая хүн төрлөختний зүрх сэтгэлд түүний уянгалах сайхан дуунууд өвшиглэж эхэллээ. Мянган 1980-аас 1990 оны хооронд тэрээр тасралтгүй дуулж, дүүрийн урлагийг дэлхийд даяар сурталчилж, сонгодог хөгжим гэдэг зөвхөн эхэс дээдэс элит хэгддэг хүмүүсийн үздэг хаалттай зүйл бус зүрх сэтгэлтэй, урлагт хайртай бүх хүмүүст зориулагдсан гэдгийг нотлох маш олон тоглолтыг хийсэн юм. Паваротти дүүрийн дуучдаас анхудаа орчин үеийн рок поп одуудтай хамтран дуулж, түүний энэхүү санаачлага дүүр үздэг хүмүүсийгч энэ урлаг руу татан оруулах гайхалтай санаа болсон юм. Тэрээр попын хаан Майкл Джексонаас эхлээд маш олон одуудтай хамтран дуулсан. Үүнээс хойш түүний ер бусын уянгалах хоолой ертөнцийн өнцөг улам бүрт сонсогдож, дайн дажин дөрвөлт зовлон бэрхшээлт унсан сая хүмүүс ч түүний дуугаар тайтгарч байсан гэдэг. Лучано Паваротти ядар зүдэрсэн сая хүмүүсийн төлөөч маш их санаа тавьж, олон тоглолтоо тэдэнд зориулсан байдаг. Камбож төвдийн хүүхдүүдэд зориулсан тоглолтод 14-р Далай лама оролцсон юм. Түүний дуу хөгжим, бие даасан тоглолт, хийсэн үйлдэл болгоно нь дэлхий дахны анхаарлын төвд байж, хүн төрлөختөн дуулсан дуугрээс нь сэтгэлийн тайлхрал, баяр хөөргийг авч аз жаргалтай болдог. Эгэлжирийн үйлдвэрийн ажилчин, дайны талбарт буу барьсан цэрэг, тариачин загасчнаас эхлээд улс төрж, тэр бомтон, улсын ерөнхийлөгч, эзэн хаад, рабын шах, коммунист, социалист, капиталист ялгалгүй бүгд Лучано Павароттигийн үнэн чипэнүүд болцгоосон юм. Дүүрийн дуучдаас ийм холимог шүтэн бишрэгчтэй нь үгүй билээ. Түүний дүүрийн урлагт оруулсан хувь нэмэр хязгааргүй их бөгөөд 1988 онд Герман тоглож байсан хайрын юмдаа дүүрийн дараагаар мянган үзэгчид Лучано Павароттид маш их талархаж, бүтэн 1 цаг 7 минутын турш тасралтгүй алга тассан байдаг. Тэрээр үзэгчдийн хүсэлтээр 167 удаа дахиулж дуулсан анхны дүүрийн дуучин бөгөөд энэхүү үзүүлэлтээр Гиннесийн дэд амжилтын номонд бахархалтайгаар бичигдсэн. Лучано Павароттигийн хамгийн алдартай үйл явдлуудын нэг нь Паласио Доминго, Хосе Каррерас нартай хамтран 3 театр тоглолт хийсэн явдал байдаг. Тэд 1999 онд Ромд болсон дэлхийн хөлбөмбөгийн авраг шалгаруулах тэмцээний үеэр анх хамтран дуулсан бөгөөд 3 театрын нэг нь Каррерас нь маш хүнд өвчин тусаад эдгэрэн дөнгөж эргэж ирсэн үе нь байв.
Үүнийг хожим Лучиано дурсахдаа бид гурвуул өөр холоотой, өөр хүмүүс гэж бодоод хувьдаа татгалзсан ч өвдсөн нэгнийхээ төлөө үүнийг хийсэн. Гэтэл үр дүн нь ястаа гайхалтай болсон хэмээн ярьжээ. Эртний түүхэд Ромын задгаа талбайд олон мянган хүн цугларч тэрхүү тоглолтыг үзсний дараа үлдсэн газар нь ястаа дайны талбар шиг байсан гэдэг. Тиймээс Ромын засаг захиргаа дахин хотын талбайд ийм том тоглолт хийхийг хориглож байв. Дүүрийн дуучин алдарт теанер Лучиано Паваротигийн цамаг 100 сая ширхгээс илүү хуралдагдсан бөгөөд энэ нь Элвис Пресли, Битли зэрэг алдартнуудын борлуулалтыг зохиж гарсан анхны сонгодог уран бүтээлийн цамаг юм. Мөн поп дууны хит парадад дүүрийн дуучдаас бүрдсэн альбом нь удаан хугацаанд тэргуун байранд байсан цорын ганц дуучин болж түүхэнд үлджээ. Лучиано Павароти 2004 оны 3 дугаар сард 69 наснда Метрополитен театрын тайзнаа Тоско дүүрт дуулаад нэр төртөөгөөр урлагийн алтан тайзан орхих болсноо зарлав. Хүн төрлөختний өмнө түүний гарсан хамгийн сүүлчийн тоглолт нь 2006 оны Турины Олимпийн нээлтийн ёслол дээр 71 настайдаа дуулсан явдал байлаа. Тэрээр нойр улчирхаан хорт хавдар дусч өвчин нь улам хүндэрсээр 2007 дугаар оны 9 дугаар сарын 6-нд Моден дахь гэртээ таалал төгссөн юм. Ингэж урлагийн борход агуу дуучин хүүгээ 71 наснд нь тэнгэрт авсан билээ. Лучиано Павароти бол эгэл жирийн ажилчнаас дэлхийн гайхамшигтай од болон мөнхөрсөн энэ л цэнхэрхэн дэлхийг дуугараа аргадаж уйлж дуулж соён гэгэрүүлсэн агуу их хүмүүн юм. Та намайг гэртээ үрээд маш сайхан оройн зог бэлдээд яг намайг ширээн цэсэх үед миний дууг тавих юм бол яг тэр үед зоог дуусна. Учир нь би төгс төгөлдөрт шундаг хүн. Хамгийн сайн болсон гэснээсээ хүртэл би ой хайдаг, олж хардаг. Тиймээс би өөрийгөө сонсох дургүй. Элит хөгжим гэж юу юм бэ? Элит хүмүүс гэж хэн бэ? Намайг уучлаарай. Гэхдээ хөгжим хүн бүрт зориулагдах ёстой. Дүүр бол хямдхан поп биш. Хуурш дуулна гэж байхгүй.
Энэ дэлхий чинь ухаантай шүү дээ. Чи өөрийгөө хуурч чадхаас бусдыг хуурч чадахгүй. Тайзнаа олон хүний өмнө эсгэн чухал биш. Сүүлчийн удаа шүршүрт орохдоо хүртэл хамаг сайхнараа дуулах юмсан гэж мөрөөддөг. Хүн төрлөختний түүх бол агуу хүмүүсийн түүх юм.